эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарга сайхан өвлөж гэнэ үү та? Сайхан сүрэг тарга сайхан өвлөж гэнэ үү? Энтэй сайхан өвлөж байна уу? Сайн явцгааж байна уу? Оо тавлаг сайн явж байлаа, сайхан өвлөж байна. Оо сайхан. Зам харгуу маань сайхан. Сайн явж тэгэл хариун сайхан богц. Аяны богц төв солиор дүүрэн. Олон газар үз явж их л сурж явна да. Тэгин. Их л зурагтаар одоо хараад байсан. Өнөөдөр өөрөө чинь яг биет байдлаар одоо харж байна. Зурагтаар бол танаа өөрөө чинь олон удаа хардаг, байн гарч байдаг шүү дээ. Нэвтрүүлэг маань одоо хэрдэгтэйгээ таалагдж байна ахын. Болохгүй зүрхгүй бол бас нэвтрүүлэг бол хэлээрээ дээр гэж. Маш их таалагдж байгаа. Яг одоо малчин найлын амьдрал ямар байдаг юм? Тэр нь яаж амьдрдаг юм тухайн үед. Одоо бодит байдал нь ямар байна гэдэг бол тусгаж телевизээр харуулдаг нь бид нар одоо тэрийг л их зориулж хичээж л явандаа дүүн одоо тэгээд олон газар бас явлаа тэгээд энэ өвлийн дөнгө хүйтнээр эсэхэлцэн цас ихтэй зам харгуу цаснасаа болоо жоохон мууч байгаа үед хөрөлдсөн ирсэн явдал маш их баярлаа. Ингээд Монголын түүхийн өв соёлыг тээж яваа Монголд гурван юм байдаг. Нэг нь үйлчин малаж ах соёл. Нөгөөх нь үндэсний бог. Нэгэнд нь одоо сур харва, хурдан мөр. Энэ гурав Монгол хүний бүр салшгүй болбоотой. Энэ бол Монгол хүний амьдрал үнэгэм төрхөөс нь эхлээд эцэс хүртэл амьдрал салшгүй холбоотой дагаж явдаг гурван зүйл болоо гэж ойлгодог би. Ингээд танууд бидний өв соёл нутг усныхаа аймаг сум орон нутаг улс даяар олон ясны үндэсний өв соёлыг тээж яваа малчтайгаа уулзаад энэ сайхан нэвтрүүлгээ хийгээд явж байгаад бол малчин бид баяртай байдаг. Манай Монголын түүх чинь бүгд амьдрал болгон түүх шүү дээ. Тийм сайхан өвгдөөс чинь үр хойч гэж бодохоор л ястал савхнөөдөө бахархал явах хэрэгтэй юм юм. Энэ сайхан нэг орныг үлдээж өгсөн. Ус галв авдггүй. Газар нэг хөдөлдгөө. Хаач бас бодлоготой нутгийг манай монголчууд үлдээж өгсөн шүү дээ бас. Энэ төв дэлхийгээс ингэж сонгож. Тий, ингэ сонгож бүх эрдэнэс баялагын дотор нь нуугаад гар хөрлөгөө, кевлийг нь ухалгүй. Ямар сайхан нэг орныг ард түмэнд үлдээж өгсөн байх. Одоо энийг авч явж байгаа зарим нэг төрийн тэргүүнүүд хөрх юм. Гэр ухахаас амьдрал мэдэхгүй болцсон энэ орон нутгийн байгалийн баялагийг одоо тэгээд их ард түмний амьдрал гавьдсан ч юм бол алгал байна л да. Тий. Одоо тэрийг ухахаар ухаанаа ух гэдэг тий. Тий. Монгол өгөнд бол яг тийм тэр өгчин байдаг шүү дээ. Тэр их учиртай. Ер нь одоо дээр үеийн одоо зүрдцсэн үг гэдэг хоёр хүмүүс. Ганц хүн айл бол ганц мод гал бол. Ингээд задлаа тайлах юм бол бүхэл бүтэн их том юм цаана утга яваад байгаа. Нэг айдын бүхэл амьдралыг хоёр хүн өгөнд багтаацсан. Тэр өрхөөх тань ажил гэр орон хоолунд бүгдийг багтаацсан байгаа шүү дээ. Хорвоогийнхаа бүх аялалгуу язгуур хоёрхан хуур морин хуур цавцсандаа баг. Хоёрхан нутсанд багтаацсан. Монгол гэдэг чинь асар өндөр өв соёлтой, асар өндөр түүхтэй, асар өндөр мэдлэг боловсралтай ард юм байсан тодорхой байгаа шүү дээ. Тиймдээ л одоо тэр хөгөөдүүд маань Монгол ад дууныхаа туураг дэлхийг л хамгаалж байсан. Ухаан шүү дээ тийм. Ухаан чадсан биш. Бас чадсан шүү дээ. Дэлхийн талыг эзэлж чадсан уу чадсан. Тамгалсан. Бол түүхэн дээр бичигдсэн юм чинь кенчин илзааж үгүй болгож чадахгүй шүү дээ. Монголын түүх бай. Монгол хүн амьдарч байгаа үед Монголын түүх байна. Монголын өв соёл байна. Явж байна. Түүх нь бичигчл байна шээ цааштай. Ингээд зогсчихгүй шүү дээ энэ түүх. Зогсохгүй. Одоо тэгэл орчин мэдээлэл 900 бас байж нэг үе яваад бол одоо хаанаас ч одоо мэдээлэл үздэг болсон байна. Одоо яг энэ мэдээлэл 900-аас цаг үед явж байгаа учраас гадны улс орнд энэ сайхан соёл түүхээ сайхан сурчлаа таниулаад одоо явуул. Одоо дэхэн үед одоо өвгдөөс одоо морио унаал ингээл таниулдаг байсан бол энэ цаг үеийнхаа дэвшил технологиг хослуулад тийм ээ. Энэ одоо тэр сошиал фэйсбүүк энэ хэвлэл мэдээлэл 900-д явж байгаа. Энүүгээрээ бид бас Монголоо сурчлах зорилготой бас л ингээд нэг хэсэг зорилго маань бас дүүгийнх нь юм. Монголоо бүгдэн тойрчоо дараа нь би хэл гарч хэлийн цаанаага эсхий туурхтан өвөр Монгол хайлмаг туваа бураа гэдэг энэ монголчин 3 саяас их олон юм шүү дээ. Тийм аа. Дээд Монгол энэ чинь зөндөө нь бол хазаар Монгол их байна тий. Тийм.
Якут Монгол шүү дээ. Тий. Бас Монгол. за хөө тэгээд ах одоо уугуул нутаг одоо Би аль аймаг аль гаралтай сайхан. баруун аймгаар ингээд тэнээд ирсэн хүн биш. Ааха. Уул гардал маань Уус аймгийн давсан. Уус аймгийн давсан. Тэрнээсээ гараад 57 онд мал нийгэмжлээ, 59 онд мал нийгэмжилж 2 удаа тэнд мал нийгэмжсэн манай төрөнд. Тухайн үеийн төрийн бодлого байсан. Тэрнээсээ тэгээд нүгэд замдаа тэгээд нутгаа жилдээ өвлжаалд бараад нүсэлэгээд баруун аймаг ногоон Баруун аймаг. Тий, тэгээд Ямар угсаа баялгаа хөрсөн. Уранхак. Ураха. Өө зөв. 9 өрлөгч ажны 2 нь Урахангу Баатар байна. Хоёр Баатар, нэг нь Зэлэмсв байдаг. Зэлэмсв байдаг хоёр. Чингис хааныг мэндэлж байхад жарчуудаа үгэн тулмын хоригоон үрээд зэлэм нэртэй хөгтөн дагуулад аачаад юудаа сөхөл мөрөө тохуул гэж өгч ясна. Ийм л одоо төвхтэн нутгийн хүндээ би одоо. Аргагүй мэрэгэн. Тий. Одоо Урахачудаар тий. Манай нутгийнхан бол сур их сонирхон. Тэгээд адууныхын тамга бол ном сум харуулдаг. Тамга хэлбэрээр одоо хийсэн. Дөрвөлжин байна, яг одоо ном байна, сумтаа сумгу янз бүрээр ингээд. Тийм ном сумаараа яадаг. Бэлэгдэж шийдэг. Ном сум чинь нөгөө Чингис хаан чинь одоо эргэж буцаж явахдаа дайн дуусаад одоо ардуулмын амраг, адуумалмын амраг, ардуулмын жаргаг гэж. Тий, тэгж энэ мөрнийхэн мөрөө тавь тухтай зэрэг мөрний сулуур гэж юм уу. Тэр нэг 2 3 алд байсан юм уу да. За чөдөр нь үлдэж байна. Мөрөө салгаа тавих үзэг. Тэр чөдрийг бөөрн хийлээ, сулуурын бөөрн хийлээ. Хом гэд нэг ярьдаг юм. Энэ газар мэдхгүй байх л да. Хом гэдэг чинь 5 алд мөрөө аргамждаг аргамжаа. Энийг бөөрн хийлээд ингээд 3 сур тавиад харуулж ирсэн тэгвэ. 3 сумаар. Одоо 2 бөөрнхөө сур тавиад 2 сумаар 3 сумаар харуулдаг. Сум тоон бол хэвээрээ 50 сурынхын тоо бол нэгээр хасагдсан байна. Хасагдсан байна. На тийм. Хал харва урайха харва чинь дотор шал өөр. Уранха харва бол урайха харвагаар чинь Монгол улсын наадам эхэлдэг үст. Тий, анхны эхэлдэг. Монголын анх юусан байгуулагдсан үндэсний анхны харва чинь уранха харва байдаг. Уранха харва. Тэрвэтлээ Баатар үеийн одоо Чингис хааны зарлиг хүртэл буулгаад зургаадаад одоо урайха харва юуг одоо цэргийн эрдэмт бүр заа сургаж ирсэн юм шүү дээ. Тийм ээ. Тэр харвал одоо тухайн үед буу байхгүй. Тэгэл одоо харвужил байлдажил байсан л болж таарах гэдэг юм л да. Ургийн угаараа бас нэг өөр байна тий. Өөр. Та болохоор ч одоо ямар урайхаа нэг. Цагаан туг яста, алтан уранха биш. Алтан урайхаа гэж. Алтан уранхач ах сум яста гэж байна. Зөв. Үндсэн түүх нь. Тэгээд яс нь бол цагаан туг яста. Энэ ясыг бол одоо маш их нарийн мэднэ шүү дээ. Манай тэр баруун зүгийн усууд бол 9 түүхээ заавал мэдчих хэрэгтэй. Мэдчих хэрэгтэй. Мэдчих хэрэгтэй. Тэрэн дотор нөгөө хөөгтөч нь мэдэхгүй учраас гэр бүл уучхул одоо тэгээд нөгөө цусаар оюуны хомстой хөөгтөрнө гэж нэг бол сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бүр 9 үеэр нь одоо удмынхаа юм бол бүр сайн мэдчих хэрэгтэй. Бичиж байх хэрэгтэй. Зөвлөж явах хэрэгтэй. Энэ бол урайхаачуудын түүх нь бол эзэн бог Чингис хаанд сэнти булаасалж үзээгүй хаан ширээ үлдв. Тийм үнч. Ямар ч одоо дарга зэргийн төлөө би явъя, би инги гэж булаацж байгаагүй. Тусалж дэмжиж явдаг ийм ус учраас уранхаа хөнөл байдаг. Үнч байдаг. Тий. Одоо тэгээ та энд ирээд одоо хичнээн жил болчихоо. За би Дархан хотод 3 жил болсон байх. Тэгээд энд 86 онд ирсэн. Тэгээд одоо энд амьдарч байна. Бол одоо аав ээж одоо аав ээж энэ байгаад бүгдээрээ бурхан болсон. Одоо энэ чаал одоо нойрсож байгаа. Өөртөө хийдэг байна. Хаяа ном тавьж өгнө урайхаа. Би уул сайн харуудаг байсан юм уу тухайн үед. Залуудаа. Хэдэн он үед? Сайхан ууц. 80 хэдэн он үед. Би Дархан дэн уранхаа сүрийг анх харуулж гэртээ цааны сүрийг үүсгэн байгуулсан. Ерөөд 87 онд иж харуулж энэ сүрийг анх бий болсон. Ингээд үндсэндээ энэ газарт 2 сүр. Урд нь энэ сүрийг харуулдаг байсан. Ичдэг байсан байна. Нийгмээс айдаг байсан байна. Тэр үед нийгэм нэг тийм байсан юм. Нийгмнөр тий. Одоо бол бүх юм чөлөөтэй шүү дээ. Давт хөл яриа хүртэл чөлөөтэй байж бол. Хал харва, урайхаа харва чинь зайгаар. Тий, зайгаар.
Хаалхаврын жоохон хол байдаг үү? 75. 75. Уранхаар байна. Уранхааргуу 45 шүү дээ. 45. Тий. Тэгээд ер нь бол яг хаа одоо тэгэл уранхаа шуудын тэгэл одоо миний одоо яг Монголыг ингээд тойроо явж хахад хамгийн сайхан соёл бүгэ бас сайхан үүр нүцээ сайхан авч явж байгаа нь уранхаар төл байгаа тань. Одоо нэг тавл чансан цай гэж явж байна. За тэр уранхаа цай гэж одоо эдээ ундаа өөх түүх талаас бол яг нэг их үүрмэс. Наад зах нь бид тэр уранхаа Баяулгийн аймгийн Буянт цумын нэг уранхаа айлд очиод хураг шиг одоо нөгөө засж байгаа үед очиж Хөнгөлж өнгөлж байгаа үед. Тэр хөгшин хүн бүр одоо бүр нэрэ цагаан сар болж байгаа юм шиг хийж байна тэр уранхаа. Тэр одоо нөгөө хураг шиг хөнгөлөх өдөр судраа хараад бүх айлууд нь одоо тэр бүх малынхаа тухайн одоо цагаан эдээ дээж үдээ аваад тэр яг хураг шиг засж байгаа айлдаа бас өгч өгдөг. Тэгэл одоо тэр ерөөс энэ бүх зүйл чинь өөрөө ингээд яг цаанаас өвөг дээжийнхэн заасан заншлаараа бид нар чиний өргөө гэрт дотор байгаа юм чинь ингээд нөгөө явахгүй хазаагаад өөр юм хийгээ явж хараад ер нь хүн буруу яваад байдаг юм шиг байна. Ер нь хүн ер нь яавал зөв явуул байна. Одоо хүн яг тухайн газараа нутаг усандаа байх юм бол бас өөр л да. Тэр зан заршлаас хазаахгүй. Өөр бас газар ирэх юм бол тэр тухайн газрынхын соёлыг дагна шүү дээ. Усын навж ясан. Усын нав бол ясын дагна. Соёлын дагна. Тий. Ямар ч арга байхгүй. Хэл яриа хүртэл өөрчлөгдсөн шүү дээ. Одоо та ингээд нэг уранхаа аялга одоо хаяа орж байна. Тий. Ааха. Тий. Тэр одоо тэр чинь бас өөрчлөгдсөн шүү дээ. Тэр нутагт очих юм бол би тэр аялгуугаар ярихгүй л болохгүй. Тий. Тэгэх юм бол надад айг бол нэг юм одоо хачин яриад нэ тэрийг асуудал бол гарна шүү дээ. Тэгэхээр би тэнд очиад тэр нутгийн усын ухтаа зэрэг тэр яриагаар нь ярина. Тий. Энэ дэр бол бас өөр. Энэ нутаг усныхаа аялгуу яриагаар одоо ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Монгол хүн ер нь ямар ч газар очиж сайхан дасан зогчдөг. Монгол хүний хамгийн онцлог шин чанар нь бол явсан газар явсан нутагта хаанч очсон. Дасан зогцох чадвараараа яг 5 хушуу мал шиг тийм мал бол Монгол мал бол хаанч дасан зогцсон. Монгол хүн хаанч дасан зогцсон. Ямар ч нөхцөлд дасан зогцсон. Тэгээ кичнэн зузаан цастаа хатуу байсан ч Монгол мал бол хоололоод чи. Өвөрмөс шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ер нь энэ Монгол мал, энэ Монгол хүн хоёр энэ ген л ерөөсөө устж болохгүй. Энэ төвийг соёлоо мартахгүй л явах хэрэгтэй. Тэгэд нийгэм нь тийм болсон, төгжил нь тийм болсон юм чинь одоо залуучууд бэлэн зэдэм харлгүй ч явах бас. Буруу гэх юм алга. Энэ чинь машин тэрэг үнэлгүй ч явах. Мэдээллийн зунтай хөгжилтэй. Мэдээллийн зунтай хөгжилтэй нийгэм чинь соёлоо дагаад адилхан явахаас өөр аргагүй. Гэхдээ хүн өөрөө тэр дотор байгаа юм а тэр үндэсний гэдэг юм аа л хүн тархи. Тий, би одоо тийм Монгол хүн шүү. Би ийм үндэстэй язгууртай ийм хүн шүү. Энэ соёлыг би авч явах ёстой. Багч гэсэн өөрөөс авч хайж болохгүй гэдгийг л мэдэх хэрэгтэй. Тэрнийг бүгдийг аваа хайчих юм альч биш болчих шүү дээ. Одоо малчин хүн маллаад явна гэдэг бол бас их том ухаан баг гэж боддог. Энэ тэр малын хэлийг мэдэхгүй мөртлөөс итгэдэг нөө шин. Энэ дөрвөн улиралдаа дөрвөн өөр бодлого гарах болов. 5 хушуу мал өгөхөд 5 өөр ачаалга гарах болов. Энэ талаар та бас нэг сайхан залуу юм ачтаа сайхан мэдээлэл өгөөч. Би бол одоо тэгжид ойлгож яваад байна дүүн. Малч өөрөө хүнд юм хэлээд өгнө л да. Өөрөө. Би одоо ямар өв шийдэх вэ? Тийм ээ. Яаж байх вэ гэдгийг. Энэ ороо тийшээ хүйтэн болох юм уу гэх юм бол гэрэл хамгийн нэр тэрэг. Бэлчээр дээрээс. Урчлаад мэдээд. Урчлаад цагийг урчлаад мэдчихнэ маа. Тэгээ ер нь гайгүй шиг малчин бол тэгээд дагаад багцаага хараад энэ шин ингэх юм байна тэгэх юм байна гэдэг юм. Тэрийг мэдхэр хөхн бол тэгээд одоо мэдхгүй л байж л таарна. Тий. Мал бол ер нь хэлээд өгнө. Тэгээд зүүн уул эртвэлч яах, намар орой хүртэл явах мал шатаац сэрүүн цагт энэ халуун газар сайн таргал болох хэрэгтэй шүү дээ. Халуун туугаад нэмэргүй шүү дээ. Хураад хэлж шүү дээ. Тий. Нөгөө өдөө өөхөн тэгээд хайлал тарга тэг байхгүй. Маш зөөлх нь маш зөөлх нь тэгээд айдуух нь өөрийнх нь айсаар мандах юм бол тэгээд болдог. Одоо тэгээд ер нь техникээр л найруулад байна шүү дээ. Мороор ундаг мануудаас хоош тэгээд морь ундаг хүн байхгүй болох юм шиг байна. Адуу нь бүгд эмдэг болсон, маханд явдаг болсон. Уйдаг хурдлуудаг ганц нэг адуу тэр нь одоо нэг номхон
Көөхтөр өнөлдөг учраас номхон байхаас өөр арга. Тэ. Көөхтөн жоохон. Көөхтөн. Тэ. Нөгөө ундаг адуу бол одоо тэгээд ер нь хэцүү. Унахад хэцүү болсон. Ихний юм нэг одоо шууд ангуун дээр л байж байгаа. Махны. Адуу. Монгол адууг тэгэл одоо нэг хэрэгсийн одоо Монгол адуу гэдэг чинь өөрийн гэсэн бие дас өв соёл байгаа шүү дээ Монгол. Одоо тэр хазаар нөхтөн одоо яаж идээд хаана байх ёстой. Морины толгоор цохоход хүртэл Чингис хааны засаг хуулийн дээр юун дээр байдаг юм байл шүү дээ. Цааз яав. Цаазын нам юу та. Цаазын одоо ялтаа. Ялтаа байсан тий. Тэгэхээр одоо чинь одоо бүр Монгол адууны одоо энэ ирлий зулууд байх юм. Энэ дээр та юу юуд чинь. Энэ одоо ген алдагдах. Адууны ген алдахгүй байх л гэж бодож байна биш. Энэ бол хүн хүний сонирхлын асуудал одоохондоо юу гэж байгаа. Дирлиз адуутай байх бас нэг цөөхөн тооны байх шаардлага бас гарчаад байна. Ягаад гэвэл Монгол адуу ирлиз адуугаа гүйцэхэ бат шүү дээ. Хавирдаггүй шүү дээ. Монгол адуу ер нь сайн нурд ахэр 45-аас дээш мил гаргаж чаддгүй хурдна. Одоо энэ адуунууд чинь 55-аас 60 гаргаад шүү дээ. Барахаар байцсан. Тэгээд уух байх цөөхөн тооны гүү азрах тийм юмудаа ирлэвжүүлж байгаа. Энэ бол хаяагүй бүр нутаг сум бүхэнд байна. Байна. Монгол адуу бол өвс тэжэл иддэг. Зардал гаргадаг. Бэлчээрээр явдаг. Амьдрах чадвар сайтай. Хаанаас хоод олоод ичдэг. Тэгээд энэ ч одоо тусад нь тэгж суурайр нь малдаг бас. Тий. Монгол адуу. Урд нь бол одоо бэлчээрээрээ сайхан сойлгон авахуулаад өвс тэжээлийн хэдүүлэл явдаг байсан. Одоо Монгол адууг одоо ингээд бэлчээрний хөр өвсний гарцсан багасаад ирэхээр л уяа сойлгон дээр бас жоох юу ячээд байна уу? Энэ ирлиз адуу Монгол адуу ч тусдаа уралдаж байгаа юу? Одоо нийлж уралдаад. Байхаас ирлиз юм авахаас өөр аргагүй ч тийм. Баг цустаа хэмжилтээр орчин шүү дээ тэр. Тэгэхээр тэр чинь 50% цустаа ирлиз адуу байх шүү дээ. Одоо тэгээд хэмжилтэнд одоо сэрээний өндөр хэд байх хэвээр Монгол адуу? Метр 40 шүү дээ. 40-аас 42 дотор доош аваа. Тий. Тэгэхээр Монгол адуу чинь ер нь тэнд хөрөх нь 30 хятад зарим 35 6 таач байд шүү дээ. Метр 35. Тэндээс одоо 1 см дээш орчод ирлиз их үү? Тэр сантиметрээс өндөр болох юм бол ирлиз даа нөгөө цустаа адуу. Тэр хэмжээндээ хүрч явал Монгол адуутайгаа уралдана. Яагаад Монгол адуу өндөр байж болдгүй юм? Монгол адуу уул нь хараад одоо шилвэн нарийнхан сүүлэн шингэн ер нь ингээл андшгүй шүү дээ. Андшгүй. Би бол наадаа чинь жоохон одоо ингээд их олон одоо наадан болохоор ерөөсөө бүр энэ морины юм хэрүүлэх гэдэг байж. Зөндөө шүү дээ. Тэгэл одоо яагаад 1 см тэр юунаас чинь 1 см өндөр Монгол адуу байж болдох юм. Энэ Монгол адууг тэр хэмжи метр аваад хэмждэг одоо энэ бол одоо арга ятсан үнээл. Ёстой яаж чадахгүй хүний бодлого байхгүй юу? Асуудал шүү дээ. Ямар ч аргагүй энэ ард түмний амыг хаахын тулд наадамчин нь нэг бөгөлхийн тулд нөгөө юмараа тэр ч тийм хөвөлчлөөр гаргацсан. Тий. Одоо ийм хэмжээтэй байна. Иннээс үлэх юм бол хасна. Тэр Монгол адууны цусыг генээр нь ирлиз хоёрыг ялгачих юм болох гэдэг шүү дээ. Цус юм уу шүсээр нь одоо шинжилгээ авдаг байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тийм ээ? Тэрнээс метр аваад яваад идэг бол би өстой. Тэр метрээр бол ихээсээ ялгагдахгүй. Ялгагдахгүй. Том биетэй Монгол адуу байна. Байна. Зарим нь хасагдсан шүү дээ. Хасагдана ганц. Метрээр. Энэ ирлиз Монгол ирлиз нь явах вэ? Одоо ингээд тусдаа уралдаад Монгол нь тусдаа уралдаг бол болмоор байна. Болно. Тий. Тэрнээс одоо ингээд тэр малчин хүн. За та одоо ингээд уламжлаараа Монгол адуугаас ах уяа сойлгон тааруулаад ингээд одоо ингээд мороо уйлаа. Гэтэл таны хажууд байгаа хүн тэжээл өгж ирлиз зургууд таны олон жилийн хөлмөр байхгүй болоод. Нөгөө Монгол гэдэг нөгөө Монгол адууны чинь тэр уяа сойлгор бас ингэж явдаг. Ирлиз адуу бол яг ойрын зайндаас хурдж байгаа ч гэсэн Монгол адууч холын зайндаас сайтай төвчээрт юм ба. Тэгээд одоо бол Монгол адууг нэг уламжлалаар нь ингээд явах хэрнээ үнэхээр нөгөө одоо өвс тэжээл нь одоо ургамал нь багасаад аргагүй их тэжээлд орчлоо дөө. Орж байна юм дэ. Тэжээлд орсон бүгд тэжээлдэг болсон тий. Тэр өөрийн зайнах гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр адууч Монгол гүйтэй нийлжихэд ирлиз цус орчихсон Монгол цус орчихсон холын зайнах болоо явчих. Нөгөө ген Монгол ген давмгаадаад
Дамгаалаа. Дамгаалаа тэр чинь тэгээд холын зааных уралдаж чадвартай болчихсон шүү дээ. 3 км-аар уралддаг адуу чинь 25-30 км-т одоо Ирлизад уралдаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө тэжээл тараа витамин комплекс бүх юм гадаадаас орж ирдэг болсон. Одоо хэцүү болсон. Хэцүү. Яг энийг Монголоо гэсэн сайхан сэтгэл ер нь л дутагдаад байгаа юм гэж бодлоо. Ашиг сонирхол төлөө. Нэр алдрын төлөө тэр олон жил одоо тэр сайхан хэдэн зуун жил явж ирсэн тэр Монгол ард түмний тэр өв соёлыг нэг хүн нөхөр ирээл ашиг сонирхол төлөө нэг Ирлиз адуугаар Монгол ард түмний өв соёлыг дараа хийж чинь. Устгаж байгаа гэсэн үг. Устгаж байгаа. Тэгэхээр тэрийг тусад нь уралдуулаа. Ирлизээ тусад нь аваа. Тавтай тэр төрөний ярьдаг юм. Энэ метр авч очоод Ирлиз Монгол адуу хэмжиж явахаараа тэр шүлсээр нэмэр цусаар нь шинжлэгддэг байвал энэ өрөөсөө хамгийн гол юм байна. Тэр цусаараа бол цаг их орох байх. Тий. Тэгэхдээ энийг чингээр хараад ирнэ хандчих байгаа шилбэнээр Ирлиз адуу чинь сүүлийн шилбэнээр дээл сүүлийн шингэн чихэн нав нарийнх нь тий. Тэгээд хамуурын шөмбөн уршаа. Заримдаа ингээд харж яхад олон Монгол адуу туурай уршаа ингээд сунсан бэрэмтийн урт Монгол адуунаас. Ер нь онцлог шин чанар 4-5 юм Монгол адуунаас өөр юм байдаг шүү дээ нэг адуу. Бага. Хэдэн жил одоо мор үйж байна та? За одоош нэг Монгол юм болохоор нэг тэр цуутай Ирлиз адуута уралдаж чадхааргүй болчиход шүү дээ би. Ааха. Гэхдээ яах вэ? Төрийн наадамд ганц даагч гэсэн ер нь алгасахгүй амьд яваанаас нь дамордуулна. Хаагур гэсэн чинь над хамаалах. Одоо нэг Монгол адууны өв соёл наадам гээд их сайхан юмнууд бас нэг үе бодвол их сайхан хийдэг болсон байна ах минь. Тэр уршаа их сайхан хийж байна одоо. Шилийн боогд одоо тэр мөрөт гэдэг одоо сайхан. Тэр нэг ганц Ирлиз юм өгж шүү дээ. Хасуулъя гэдэг ингээд хараад бүр Монгол хүн цуснд байгаа юм чинь тэр Ирлиз юм шиг хараад таньж байгаа шүү дээ. Тэгж байгаа танилэг байх уу. Тэгээд энэ өнгөрсөн жил ястаа гоё уралдсан. Би энэ жил Монголд тэжиж байгаа. За. Тэгээд ер нь Монголаараа яадаг юм. Монгол адууга ад үчгээр Монгол адуугтайгаа уралдаж байгаа. Энэ данд Ирлиз юм уралдал Ачаабатар өшөө Монгол уралдах газар дуурайч. Тэнд нь очиад нийлүүлээд наадам хийжээ гэж бодож байна. Хүүхэд морь хүүхэд хоёр нь эсмийн дэр бол одоо болоо доо гэж уяаш хүнээдэг боддог болов. Монгол хүний амны ганц бэлэг наадам сайхан болсон. Морь хүүхэд эсмийн сайхан наадлаа гэж. Энэ бол Монгол хүний амны сайхан бэлэг та. Юм өчсөн гүндөөг Монгол эрх хүний нүнжиг сэтгэл тэрэн дээр өгч байгаа шүү дээ. Тий. Тиймгүй бол одоо тэгээд атаархаалгүйгээл одоо тийм залуучууд одоо ч байгаа бас нэг ганц нэг юм. Тэгэхээр сайд даалгавар тийм наануу цаануу гэсэн тий. Энд чинь бол адуу уралдах юм чинь хэрэггүй шүү дээ. Хилэнд дөнгөж орцсон оюун ухаан бүрэн хөгжиж дуусаагүй 6 7-8 настай хүүхэд дөнгөж сургууль дараад нэг 2 дугаар ангид орж байгаа хүүхэд морин дээр унаад тэр. Тэр чинь адуутайгаа уралдаж байгаа болохоос күнтэй адуу уралдаад байгаа юм шүү дээ. Яаш 2 хүн. Яг үнэ. Тийм хачин ар сэтгэл зүйтэй усуд байдаг. Манай энд ч байгаа. Нэрийг хэлээд яг. Энэ улаан халзан бол Казагийн цагаанд байгаа. Казак. Энэ бухар, энэ хоёр бухар жиг Ирлиздэг бол ийм их улаан халзан байна. Одоо танахт өөр одоо сэлэнгийн алцвал өөр үйлдвэр юу вэ нөө? Өөр одоо бүгэн үйлдвэрлээс нэг ганц хоёр юм байгаа. Тий. Бас адаг мадаг юм бий. Омог гэж бас нэг тустай. Үйлдвэр гэдэг чинь өөрөө яг цэвэр авч явж байгаа. Авч явж байгаа цусны цэвэр болж чинь гэсэн үг тийм ээ. Үнсэн одоо суурийг авч явж байгаа. Сөргийн үнсэн суурийг авч явж байгаа. Хонь одоо яаж яах вэ? Ямар үйлдвэрийн хонь вэ шивэд гэх юм. Хонь би ерөө үйлдвэрийн хоньтой асаах. Ерөө үйлдвэр. Ерөө өөрөө тийм үйлдвэр хоньтой юм тий? Тий 1800-аад хонь уулын болгосон юм байгаа. Тэгээд мал хаваагаад би одоо 4 хүүхэд хөргөн чирсэн маань бүгдийг хувааж өгöd. За би одоо 70 дохио тэтгэвртэй гарлаа. Одоо би мал хайр нь жоохон татъя. Чадахгүй тийш хамт чана хулгаараа өвдөд гэдэг. Ингэсэн юм хувааж өгсөн. Тэгээд одоо эдгээр чинь энэ урс хоньоос Ирлиз хоньоос ерөө үйлдвэр хоньоос ашиг авч чадахгүй. Ерөө үйлдвэрийн хонь одоо бусад юугаар ялгаж байна? Ноосны чиглэл нарийн микрот. Нарийн итэр. Нарийн ноос бол бас биш шүү дээ. Энэ найрамдын сангалаж хонь бол нарийн ноос цаана уурсан. Тэгэн нарийн хонь тэнч. Зөв. Энэ нарийн итэр.
Арай бодитор нь орхонд байдаг. 3 газар сэлэнг өдрөөх нь байдаг. Мах нь болохоор яг илүү нуглам энэ төр байна уу? За махада тэгээд илүү нуглам Байхгүй. Ноосны чиглэлээр л. Яг хуу жоохон таргал Тарган. тэгээд тийм. Ноосны чиглэл юм алдаа. Та Монгол хонаас яг жинхэнэ үйлдвэрт болоод их юм жижиг харагдаж шүү дээ. Жижиг шүү дээ. Арай жижиг харагдана. Яг биеэр жижиг харагдав. Тэсвэр Монгол цус давхцаад орчих юм бол их том хоног. холиод орчвол. Болоод орчих. Илдэл болчих гэсэн үг л да. Тий. Тэсвэрийн үед одоо хэрв? Үүтэнд Тэсвэрүүд бол ирсэн юм уу? моо. Амьдрал шалвал харав. Ааха. Улаасаад юус тэжээлэр одоо шахаж тэжээж Ахилаа. ашигт шимэн авчаасан мал шүү дээ. Одоо яша цаас их зузаан байгаа болохоор нөгөө мал нөгөө өөрөө нөгөө малтаж чадахгүй болохоор өнөөдөр ингээд нөгөө тэжээл Сайн дээр үсээр нэмэлт өгж байна тий. зогсон тэжээлэр. Энэ одоо ингээд танах хинжилдээ хүрэх үү? Өвс одоо худалдаад авах шүү дээ. хотлоод авах уу? Худалдаад авах шүү Энэ жил одоо энэ өвсний тоо хүрнэ гэж бодож байна та. дээ. Энэ одоо 3 сар Цагууяасаа шалтгаалах бах та тий бас. энэ 3 сар гарч яахчгүй. Аа. Одоо нэг мингэн буудлын ус байгаа татаж ирээгүй. Хадлагын талбай сумаа ер нь хангачдаг юм байна тий. Сумаа хангаас бүр илгүй барсад бүр аймаг руу бас хангад юм байна шүү дээ бас танаа ерөө сум чинь. Тэр нь чохон мэдэхгүй энэ одоо аймагаас ирж хийдийн байгаа үйл одоо. Зөв. Малчин хүн өөрснөө л гэж байна. Өөртөө. Өөрийгөө дааж л одоо өөрөө юм наануу цааруу Бүх юмаа л одоо бэлдэж байж. бүх юм бэлэн байж ажил мал чад. Зүгтгийж бүх юмаа л бэлдчихвэл тэр өвлийг л даван туу. Хөдөлмөрчл байх хэрэгтэй л. Бүх юм бэлэн байхгүй бол гэд би яриад үтгэхэд барахгүй шүү дээ. Бэлэн байхын тулд өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй тийм үү? Хөдөлмөрлөх хэрэгтэй. Ухаантай хөдөлмөрлөх хэрэгтэй. Юмаа зохицуулах хэрэгтэй. Олсон юм аа. Тэгээд одоо бүх юм өөрөө дааж аваад одоо трактор гэхэл ямар трактор аа. Би юу хоёрыг китаас оруулж ирж байна. Улаан пат оруулсан, ногооны ч оруулсан. Бүтээл гарахгүй. Тэгэхээр Малчин хүн ер нь тэгээд мал бол ер нь бол доороосоо дарахгүй л одоо их чухал, өтөг их чухал байх уу? Малоос өтөг бууц хашаа. Аштуулаа хашаатай байх. Доороосоо жинтэхгүй. Доороосоо жинтэхгүй, хажуу талаасаа чигэхгүй, дээрээсээ ч бид нар ч гэсэн хөл даарад юм доороосоо даарахаар нэг итгэл мал бас л адилхан. Мал болоод тэгээд дулаан тэр нь сайн байранд дулаан байх хэрэгтэй. Салхичи гэдэг байранд бол тэгээд нэмэргүй шүү дээ. Тэр нь дулаан байранд байх юм бол яаж игээл удаа болно. Тэгэл ингээ бот энэ том шинжлэх ухаан байгаад байгаа шүү. Энэ малын тэр үгийн хэлийг ойлгохгүй ч гэсэн та ингээ сэтгэлийн уншаад байна шүү дээ. Тэгэхээр малчин хүн гэдэг би цаанаасаа энэ малыг малдаг хүн төрцөн байдаг болов би боддгийг. Дуртай нэг нь яриад маллаад байдаг байхаа гэж боддгийг. Энэ өөр удам дамжсан цаанаа бас нэг өгөгдөл байна гэж боддог. Яг Монгол хүний цусны генд байна л да. Бүгд чадна. Хүнээс сэтгэл дутаад болдгоо юм байхгүй юу? Юм хий гэсэн. Ер нь сэтгэл дут. Би чадна, би энийг бүтээн хийх ёстой гэсэн өөртөө тийм зарчмыг хатуу тавих хэрэгтэй. Залуу байхдаа. Одоо би ямар юм хийж чадахгүй. Нас агчлаа тийм ээ. Залуу байхдаа бол одоо бүгдийг тэгээд хөгшөөсөн хойноо бол байгаа юмнаас айдаад тэтгэврээ аваад болно. Нэг унаатай байх тэгээд төлөвлөж үлдээ. Хийх юмаа хийсэн хүн шүү дээ та. Хийх юмаа одоо залуу үедээ хийчихээ. Хөгшрөөд ихт бол ер нь суурьндийнхэн суусан дээр юм шиг. Тэгэлгүй яах вэ? Хайда хаваах гэдэг шүү дээ. Одоо тэгээд хийдвэрч яана. Одоо 72 та. 72 та болж та одоо тийм бас сайхан байна хүн гэлөө. Одоо хондоо шогсчил байна. Хондоо шогсчил байна. Мороор. Энэ надад адуу мөн ирүүл байлгаж байгаа. Монгол адуу ер нь ингээ оноо явахад ер нь даардаг гэж үнэн үү? Их халуун чанарыг бол адуу болоо шүү дээ. Цан тутан сайхан уурн чиглэл гарчих хэрэгтэй адуунаас. Тэрнээс хойш халууд үгээд шүү дээ. Даарахгүй. Тэр өөрөө ингээ дээх байгаа юм шүү. Доороосоо халууцуулаад өгч байгаа шүү дээ. Халууцуулаад. За дүүгийнх нь одоо нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллага ах байна. Энэ компаниуд бас бензин тосоор тусалцаа үзүүлээд энэ ол газрыг бас туулж явна. Тэгээ танд бас энийг бас өгүүлж явуулсан маань эдгээр хамт олон. За энэ Түнтгэр мантуу гинэ. Зөв. Одоо ингээ отор нүүдэлд ингээ явхад бас ингээ аваа явчих болохоор. Аваа явчих. Бэлэн. Одоо энэ ингээ болцсон шүү дээ. Одоо ингээ халаагаад одоо ингээ шууд халаагаад одоо хэрэглэх юм аа тийм ээ. Хэрэглэх. За их баярлалаа. Малчин төвнийхээ бас энэ өв соёл үүх түүхээ
Одоо бас л энэ малчин төмөн чинь тэгэл одоо бас хүүтэн ширүүнд халуун хүүтэн жаврыг сүрж халуунд одоо халж ингэж нүүдлийн соёлоо сайхан хайрлан хамгаалж явааднаас их талархаад эдний хамт олноосоо шилэг биеийг өгж явуулсан. Баярлаа. Зөөнөө өвлийн гişэкэлсэн хөөтөнд Монголынхаа түн малчдынхаа сэтгэл зүг үзэж харж биет байдлаар нь гэр оронд нь ирж үзэж яваа танаа телевизэн болон энэ хамт олон чинь маш их баярлаа. Цаашдын ажил төрөл чинь амжилт амьдрал ах учин өргөлж дээшээ дэгжиж 9 цагаан буян чинь дэлгэрч явах болтаа. За сайхан Ерөөлн Баатар. Шар зам чинь үлжээ та. Ариун сайхан байх болтаа. За тэгээ манай монголчууд өв соёлоор их ариун шүү дээ ахмаа. Ариун. За бас сайхан үндэсний сайхан зоог. Амтлаг одоо бууз эдний хамт олноос одоо танд энэ сайхан эднийхээ дээжиг бас өгсөн байна ахмаа. Сар шин одоо өгч байна да ирж явах шиг байна. Хоньны махтай бууз гинэ. Баярлаа. За эдний хамт олноос өгч танаа. Танаа энэ тусал дэмждэг, танаа энэ телевизийг одоо бүх зардал мардын одоо даагаад явуулдаг тэр нөхөрсөг, элгсэг тэр түмэн олон чинь хамт олон чинь Монголоо гэсэн үнэнхөө сэтгэлтэй хамт олон чинь ажлын өндөр амжилт хүсье яа би. За баярлалаа тэгээд таны сайхан Ерөөл өнгөнд нь талархч хүн дахин уулзах сайхан Ерөөлийг дүүн тавья. Баярлалаа. Ингээд одоо дүүн алсынхаа замдаа бас нэг нар бас тонгоолсон байна. Орой бас мал баталж байгаа айлуудаараа бас нэг ганц хоёр айлууд руу орвол тэгэл Ерөөл сумынхаа бүхэл сумаар нь тойрол одоо тэгэл дараагийнхаа сум руу дүүн ингээд хөлгийнхаа жолоо чиглүүлэх бах. Дахин уулзах сайхан Ерөөлийг тавья. Хаврын цаг үед мал төлөх үеэр иргэн сайхныг уулзах юм. Сайхан хуучрлаа. Сайхан түүхээ сайхан хуваалцсан тань талархж байна ах байна. Талархлаа. Монголын ард түмэнд өөрийн амьдралынхаа туршлага түүхээс хуваалцсан. Таньда талархлаа ах байна. Баярлаа. Маш их баярлаа.